Сайн уу Cisco Expert мөхөр байна. Энэ удаа хадгалах команда хэрхэн архивлах вэ гэдэг командыг үзье. Бид нар Cisco router switch дээр copy run start гэсэн командаар тохиогоо хадгалдаг. За мөн write memory гэсэн командаар хадгалдаг. Гэхдээ эдгээр командуудын нэг утгатай тал нь бид нар өмнөх командуудаа дандаа дарж хадгалдаг. Цоошин команд тохируулчаад 2-3 удаагийн өмнөх тохиогоо буцаад сэргээ гэвэл backup авах шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд архив ашиглах боломжтой. За архив командыг төвчүүлээд за хаана тохиогоо хадгалах уу гэдэг замаа зааж өгнө. Flash дээр хадгалъя. За backup sig за config гэсэн нэртэйгээр хадгалъя. За хамгийн ихдээ дефолтоор 10 байдаг. Хэдүүлээ 5 удаа revision хадгалах боломжтой гэдгийг тохируулж өглөө. За show архив гэсэн командаар show архив гэсэн командаар за 5 удаагийн цувралуудаа харах боломжтой. Одоо яг одоогийнхоо хэдүүлээ хадгалъя. Архив config гэдэг хадгалсан. За show архив гэж харъя. Яг одоогийн ийм on sart-ага гарч ирж байна. За бид хөрөмжийнхөө host name-ийг солиод за архив config за show архив харъя. За ингээд 2 удаагийн тохиогоонуудаа хадгалсан on sart цагтаа хадгалж байгаа. За дахиад би host name R3 болгоод архив тэгээд архив байна. Archive config за show архив харъя. 3 удаагийн бидэрт юу харагдаж байна. За одоо өмнөх рүүгээ яа одоо хамгийн ихнийхээ сэргээе. За configure replace командаар flash-наас хамгийн ихний backup-аас сэргээе. За yes гэж дараад host name R2 болчлоо. За show архив гэж хараад хоёр дахьын сэргээе. Configure replace flash-аас за энийг сэргээе. Ингээд бид нар чат дараатаагаар төхөөрөмжүүд тохиогоонуудыг хадгалаад дараа нь сэргэх боломжтой. За эдгээр болон бусад сонирхолтой бичлэгүүдийг манай пэйжээс үзээрэй.